чи алах юм ууж байгаа юмнаас ишгэндээ би нэг ишиг өвдөлдөгөө ишгэндээ өглөө гэдэг. Ишиг зүгээр одоо сайхан борлонгод байна. Махын нийтийн чи ямар хамаа авах вэ? Мал ч гэсэн ядгаа байхгүй. Эрүүлвэ үлгэд ишиг өвдөхөр тэгээд өөрсгөө санаад энэ малдаа хүртэл өгч шин. Би өөрийн гаймгыг 10 хэлсүмэн 7 дугаараа иргэн малчаа төмөр үзрэн баяр хэлнэ гэдгийг жил тойрол эргэлж байна. Манай хүүхд ороод онцлуулаад үзүүлэх гэлээ. Тэгээ энэ надыг дагуулж орж ирээ. Тэгээд энэ чи уугаад одоо бүр ирсэн дасал болсон. Юм л бол хүүхдүүд таниалгаал юу яаж ярахаар за бүтээгдэхүүний эдний юунаас ууя гэж уулгачдээ. Би дэ 20 жил гарчлалтай явж байгаа шүү дээ. 2006 оноос гарчлалтай дандаа гарчлалын юм уудаг байсан. Нэгдүгээс энийг уусаар гарчлалын юм уухгүй байгаа. Энэ жил нэг хэдгээ уусан гарчлалын юм гинэ. Энийгээ тасалчаа. Тэгээ энийг одоо гэр бүлээр л хэрэгэлсээр л одоо нойргүйд гайгүй болж, нойртой болж ерөөсөн гайгүй. Ханиалгаж өрдөгч байсан гайгүй болсон. Тэгээ хүүхдүүд ч гэсэн дандаа л энэ бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа. Манай хүүхдүүд ерөөсөн гэр бүлээр тийм нуруу татаад ингээд бүгдийг л яагаад гэдэг вэ? Тэгээ одоо бол гайгүй болчиход байгаа шүү дээ. Явж өрөөд хөдөлж ирэхэд бол ерөөсөө саадлахгүй гайгүй болж байна. Бүтээгдэхүүн хэрэгэлсээр ер нь манай өвгөн дарлттай бүтээгдэхүүнээс уудыг. Манай банд бас одоо хоол шингэлт муу байна гэлдэгдээ. Тэгэл энэс ч нөгөө ерөөсөн гэр бүлээрээ 13 хүн л ууж. Хоёр нэстэй хүүхдээс гуулал 60 гарцсан улсууд л ерөөсөө ууж байгаа юм манай. Манай жоохон хүүхдүүд ч юм зарим нь ханиалгаж ирээл одоо нөх хөдөлсөрөө нөлөөлөх болж байна. Хүүхдүүдтэй л энэс л өгч байгаа шүү дээ. Манай одоо л өгөөл байгаа. Ханиа том өгж байгаа хүүхдүүд хоолой молоо өгж байгаа хүүхдүүдтэй дандаа энэ шингэнээс нь ч үгүй энэ юунаас нь ч өгдөө шүү дээ. Найруулаад өгнө. Хуур айч идчихэн манай хүүхдүүд. Зарим нь бүрөөсөө юу ягаад гараан дүрэл ингэж энэ хаялахгүй идэв шүү дээ манай хүүхдүүд. Энэ хуураагаас нь хөөхөө